Хэрвээ Японд ирэх гэж байгаа бол энэ бичлэгийг дуустал үзээрэй. Ганц Япон улс хэлтгүү ерөн гадаад явж байгаа хүмүүст хэрэг болох байх гэдэг үднэс би энэ бичлэг хийж байна. Миний бичлэг 3 хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь сэтгэл зүгээ бэлдэх, хоёрт эрүүл мэндэ бэлдэх, гуравт авч ирэх зүйлсээ бэлдэх гэсэн 3 хэсгээс бүрдэж байгаа энэ бичлэг. Өөрийнхөө туршлаган дээр бас энд удцсан хүмүүсийн зөвлөгөө, удцсан хүмүүсийн бас туршлага дээр үндэслээд энэ хийх зүйлсээ бэлдсэн байгаа. За нэгдүгээр сэтгэл зүгээ бэлтгэхтэр яаж бэлдэх вэ гэхээр хит өндөр хүлээлтгүй төсөөлөлгүй ирэх хэрэгтэй. За гадаад улсад очиж байгаа юм чинь мэдээж байр маяг нь үнэхээр тасарсан. Гой байранд ороод гой хоол идэл тэг гой газар яваал ерөөс. Бүх юм гоё. Би өөртөө ингээл гадаад яваал үндээл жаргалаа гэсэн бол эсрэгээрээ байх тохиолдол маш их байдаг байхгүй юу? Жишээлбэл анх ирэхэд чинь орж байгаа байр чинь жомтой ч байр гэж болно шүү дээ. Жом гүгэл те амар муухай өмхий үнэртэй. Тэгэл олигтой хоол унд идэж чадахгүй. Ингээл анх ирсэн чинь хөргөчтэй болж чадахгүй хэдэн сар яваал ч гэдэг юм уу те. Зөндөө асуудлууд тулгарч болно. Тэгэхээр маш өндөр хүлээлт юм уу эсвэл хит доогоор хүлээлт ч юм уу ингээд ямар нэгэн ийм хүлээлт үүсгэчгээр тэрнээс нь өөр байх тохиолдолд хүн жоохон би ингэж бодоогүй штэ гэсэн тийм жоохон нэг хэцүү байдалд орох магадaltaй учраас ер нь бол хүлээлтгүй ирэх хэрэгтэй. Ямар ч орчин чамаа хөгтөж болно штэ. Тэ? Тэгэл нөгөө угаасаа Монголд идэг хүмүүс чинь яалтчгүй гадаад ихээр гоё юм а тий гадаад ч гэсэн ийм байдаг гэсэн тийм байдаг гэсэн ингээл гадаад улсыг угаасаа гоё нүдээр гоё өнцгөөс төсөөлцсөн байдаг байхгүй юу? Манай Монгол хүмүүс чи бүгдээрээ тэгэж ярьж байгаа хүмүүс чи бүгд гадаад ирээд үдчихээгүй шүү дээ. Хүмүүсийн ярьдгаар л төсөөлнө. Дээрэс нь энд зовж байгаач зовж гин гэж хэлэхгүй шүү дээ. Хүмүүс гэрийнхэндээ болж гин бүтэж гин гоё юм. Хэвээ охин нь хүн сайн байгаа шүү. Хэвээ гоё байгаа шүү. Тэ? Тэнгүүт нөгөө хүмүүс маань болж гин. Хэвээ миний охин, миний хүү тэр маань энэ маань хэвээ сайн байдаг баха. Сайн байгаа гэсэн, гоё байгаа гэсэн. Тийм төсөөлтөй байдаг учраас бас гадаад орон хэтэрхий тэр манай монголчууд өндрөөр төсөөлдөг гэж болно. Би юутай ч тулгарсан даваад гарна гэсэн тийм сэтгэл зүгээр ирэх хэрэгтэй байхгүй. За юу ч болж болно тий? Юу ч болж болно. Ямар ч юм болж болно. Юу ч тохиолдно. Гэхдээ би даваад гарна. Хамгийн их хүмүүсийн жоохон би ийм гэж бодоогүй штэ л гэдэг юм айгүйх байдаг байхгүй юу? Ер нь ирээд тий? Би арай ч ийм муухай гэж бодоогүй. Би хүнийг арай ч ийм муухай гэж бодоогүй ч гэдэг юм уу тий? Ийм байдаг. Тэгэхээр сэтгэл зүй бэлтгэхээр нэгдүгээр тэ төсөөлөлгүй, хүлээлтгүй би имийг давна гэсэн бодолтой ирэх. Тууштай байна. Давна, болно, бүтнэ гэсэн тийм зоригтой ирэх хэрэгтэй. Хүүхдүүдэд ер нь хандаж хэлэхэд би дааж чадсан уу? Би даажыг сурсан уу те? Өөрийгөө би даагаад явж сурсан уу? Одоо энд ингээд удсан олон жил болсон хүмүүс манай найзууд эдрийн яриаг ингээд сонсохоор хүүхдүүд ерөөсөн Монголдо би дааж сураагүй хүүхдүүд энд ирээд нусаа ацртаа нааж гинэ гэдэг байхгүй. Яагаад тэгэхээр энд ирээд хүнд загнуулна тий янз янзын хүмүүстэй уулзрна хэл мэлээ мэдэхгүй байжгаад ажил дээрээ тэгээд алдаа гаргана ажил ч хийж үзээгүй хүүхдүүд энд ирээд ажил хийж чадахгүй ингээд ер нь бол Монголдо бие даагаагүй хүүхдүүд л энд ирээд эхний удаад жоохон амьдрал үзээд эхлэхээрээ янз янзын хэцүү зүйлстэй тулгараад эхлэхээрээ буцмаар байна гэж шууд гэдэг байхгүй буцмаар нэстэй гэртээ очимаар байна гэл тий гэхдээ буцыг ивэл өнөөдөр чи тасалбараа аваад буцчих болно шүү дээ энд байгаа Японд байгаа бүх хүмүүс л буцыг ивэл нэрэ мөнгө нэвэл ирлэгөө буцчих шүү дээ тий. Буцахгүй байгаа шалтгаан гэж тэр хүнд байгаа шүү. Тийм болохоор Монголдо би дааж сурсан байх хэрэгтэй энд ирэхээс өмнө. Бас энд ирээд би дааж амьдардаг, явдаг хүүхдүүд байгаа. Гэхдээ ихэнх хүүхдүүд нь би дааж сураагүй учраас энд ирээд тэр тулгарх хэцүү зүйлсүүдийн ард гарч чадахгүй шантарчаад байгаа байхгүй. Тийм болохоор Монголоос ирэхээс өмнө би дааж сэтгэл зүгээрээ адаглаад наад зах нь энд ирээд цалангаа зохицуулж чадахгүй, юмдаа хүргэж чадахгүй, өр ширэнд ороод тий ингээд балраад ирдэг байхгүй. Тийм болохоор би дааж өөрийгөө аваад явцдаг. Хаан ч өөрийгөө аваад явцдаг. Би даасан байдал маш чухал шүү. Би дааж сурчаад ирэх хэрэгтэй. За тэгээ сурч чадаагүйсэн ч гэсэн энд ирээд сурч болно л та. Энд байдаг олон жил болсон ойрын хүмүүс маань тэгж хэлдэг байхгүй юу? Хүүхдүүдэд би ингэж зөвлөмөр байдаг юм аа. Монголд их сургуулаа төгсөөд ажил төрөл хийгээд өөрийгөө нэг аваад явцдаг болоод тэгснийхаа дараа бас гадаадд ирвэл зүгээр юм уу да гэж бас тийм зөвлөгөө өгчээсэн шүү. Тэгэхээр бас энийг бодоод үзэх хэрэгтэй. Тэ? Яаран ингээл гадаад л явал бис талах гэдэг гэсэн сэтгэлээр дөнгөж 10 жилээ төгсөөд ирчингүүт энд чинь шууд үүдөөс чинь ус цацаа ичиж байгаа байхгүй. Тийм болохоор бас энийг бодоод үзэл зүгээр ер нь бол их сургуулаа төгсчөөд явах уугүй юу тийм ээ шийдсэн. Гэхдээ 10 жилээ төгсчөөд ирсэн ч болно. Ер нь бол зүгээр бас нэг тэгж бодоод үзээрэй гэсэн тийм санаа шүү. Хоёр дахь гол агуулга нь болохоор би дааж сурч ирэх. Өөрийгөө би дааж.
Энд ирээд цалингаа яаж зохицуулах вэ? Ажлаа яах вэ? Цагийн хуваараа яах вэ? Би ингээд тэгэн тэдэс тараа тэнд ажилдаа тэгчээд ингэх юм байна. Амралтын өдөр би ийм хийн, тийм ээ? Энэ болгон хувийн зохион байгуулалт бие даасан байдал гэдэг чинь энд амьдрахад чинь бүр амар чамайг ингээ хөнгөн болгочтой байхгүй. Би даа сураагүй хүмүүс бүх юм хэцүү санагдаж шин. Сэтгэл зүгээ бэлтгэх ер нь энд ирэхээс өмнө төвчээртэй төвчнэ гэдэг бодолтой л ирээр. За одоо жишээл би нэг жишээ авч ярих юм бол Монголоос ингээл аав ээжээсээ зөндөө мөнгө төгрөг гаргуулаад хөөх юм нөр ширэнд оруулаад энд нэг хэлний бэлтгэл суух гал ирлээ. Ирсэн чил өстө бүү яана ямар амар юм руу би ороод ирвэ. Ямар хэцүү юм бэ. Буцыг гэхээр өстө үр ширэнд орцсон байдаг. Энд байх гэхээр хэцүү байт. Би яах вэ гэд ингээд ийм хэцүү байдалд ордог хүмүүс айгүй байдаг. Яагаад гэвэл энд чамайг хүлээж авч байгаа энэ нөхцөл байдал чинь чиний бодож байгаа бас доогор байсан баггүй юу? Тэгэхээр айгүй хэцүү болчихсон. Гэхдээ энийг төвчээд ард нь гараад одоо ингээд гоё энд сургууль соёлоо төгсөөд ажилд ороод ингээд эсвэл бүр цаашаа нэмж сураад ингээд тавьж байгаа хүмүүс бас байгаа. Тэр болон төвчээр заасан хүмүүс ямар мундаг юм бэ? Гэтэ чи ч гэсэндээ тийм байх хэрэгтэй. Тийм байхыг хичээгээрэй. Бүр болж өгөхгүй бүр амар хэцүү. Үнэхээр эндээс цаашаа би төвчихгүй нэ гэд төвчээрийн эцсийн утсаа ингээд тасдах үед чи гэрлүүгөө явах сонголт байгаа шүү дээ, тий? Нэгтээ чи гэрлүүгөө л яадаг ч байсан хайрдгүй юм шүү. Ямар ч байсан аргаа олно. Одоо би яах ёстой вэ? Одоо би яах вэ гэл, тий? Тэгэл төвчээл хичээгээл гарсны дараа хүн тэр үед би нэр Монгол буцсан бол яа хэцүү байх вэ? Тэр үед нэрээ төвчээр зааж үлдсэн болсон гэж өөртөө дараа нь баярлах цаг үеэр учраас төвчээртэй авах хэрэгтэй. Төвчээртэй байж хичээн хэрэгэл бүр ингээд хаастай амар хэцүү юм. Дэстэй төвчих хэстэй юм гэж бити бодорой. Ер нь бол байх ёстой. Тэр төвчээр гэдэг зүйл байх ёстойгийн хажуугаар чи бас энд ирээд гоё амьдрын шүү дээ. Амьдрын гэдэг чинь ганцхан ажил хийж энд сургалтын төлбөр олж ажил хийхийг хэлэхгүй шүү дээ. Хажуугаар нь гоё тий. Чөлөө цагаа гоё өнгөрөхийг ч гэсэн хэлж байгаа болохоор тийм гоё зүйлсүүд ч гэсэн байгаа шүү. Сэтгэл зүгээ бэлдэх гэсэн ихний жоохон ярьсан зүйлсээрээс яна хүнд хэцүү юм байна да гэд хүлээгээд авчихгүй гэж санаа зовж байна. Ер нь бол гоё сайхан зүйлсийг бол яриад хүмүүс ирээл тий ингэдэг шүү гэдэг тийм нэг алдчихгүй дээ гэсэн үднээс жоохон тийм нэг талаараа бас жоохон сүрэг юм ярьчуу да яач юу. Чихэн дээр нь цэцэг ургуулад наашаа нэг хүүхэд явуулсан байдаг. Тэгээд ирээд хэцүү байх ви гэсэн үднээс хэлж байгаа шүү. За хоёр дахь чухал сэдв. Энэ бол эрүүл мэндэ бэлтэх. За чи одоо энд ирэл чи гэдэг юм. Би яг дотроо ингээд дүүнер энэ хэлний бэлтгэлийн хүүхдүүд эдрийг бас төсөөлөд байгаа юм шиг байгаа. Одоо дүүнер гэж яриад байна. Ер нь бол ажиллаар ч гэсэн ирж байгаа хүмүүс байгаа шүү дээ, тий. Тэгэхээр чи Японд урт хугацаагаар ирж байгаа бол ерөөсөө өөрийгөө толгооноос эхлээд хөлийн уул хүртлээ чи эрүүл алгачаад ирэх хэрэгтэй. Эрүүл мэнд маш чухал. Монголд ч харьцангуй одоо энэхийг бодох юм бол хямдхан байгаа шүү дээ үнийн хувьд, тийм үү? Хямдхан байгаа. За би жишээлбэл одоо нэг шүдээ энд эмчлүүлэхэд чи 2 сар явж байгаа байхгүй. 7 хоногт нэг очино. Цаг байхгүй. Тэгээд нэг шүдээ чи одоо ламбтаад янзлаг хэд чи манай Монголд нэг эмнэлэг рүү ороод ерөөсөө нэг тий нэг удаагийн оролтоор ойлгочтой шүү дээ. Энд бол шууд бол эмзэг эрэхтэн хаста ингээ мэдрэлтэй холбоотой гэдэг учраас тий хамаагүй ингэж их хэмжлэгээ хийж болохгүй. Өнөөдөр та яваа тий шүдэ амраагаарай. За дараа 7 хоногт ирээрээ. Яна дараа 7 хоногт цаг байхгүй юм байна. 2-7 хоногийн дараа ирээрээ гих мэт ингээд удаашраад эмнэлгийн үйлчилгээ дээр нь үнэтэй дээрээс нь цаг хугацаа ний хувьд бас ингээд жоохон хэцүү байдаг. Одоо шүдэн дээр жишээлбэл тий. Тэгэхээр чи сайхан Монголд бүх шүдэ янзлуулаад тэгэл эрүүл мэндийн шинжилгээнд ороод юу өвдөж хавтаад юм тэр булганыгаа эмчлүүлээд ирвэл маш сайн шүү, маш сайн. Энд ирсэн хоноо өвдөж хавтаад хэвтчихвэл одоо яана бэ? Тэ хэцүү шттэ. Тийм болохоор гэр орондоо Монголдо байгаа дээрээ өөрийгөө сайхан эмчилж аваад одоо яадгийн хөдөө мөдөө яваад одоо тэгээ юу л гоё хийж болохоор өөрийгөө сайхан бие бэлдэж агаад ирээрээ энд ирээд нэг тийм гоё жаргалтай зүгээр сууж агаад мөнгө олдог тийм ажил хийх нь ховор ерөөхдөө бол жоохон удаан хугацаагаар зогссоо ч юм уу те ингээд жоохон ядрах ажил хийх магадaltaй учраас чи сайхан бие бэлдээд ирэх хэрэгтэй шүү. Тэгээд эрүүл мэндтэй бэлдэх хэсэг дээр бол би нэг номерт шүдийг хэлнэ. Өвдөж хавддаг юм чи юу вэ? Тэрийгээ сайхан амжилуулад ирэх хэрэгтэй. Энд ирсэн оноо чи эрүүл байхад бол юу ч чинь штэ гараал зүгээр ажил хийгээл авчин. Чи эрүүл биш энд ирээд өвдөж хавдаад гэртээ ганцаараа хөвтөд яах вэ? Ямар хэцүү амар байвал тэрийгэ бодоод сайхан эрүүл мэндэ бодоод ирээрээ. Тэр авч ирэх хувцанаар одоо юу гэдэг юм бэлдээд худалдаад аваад ирэх хэмиг бол хүн тэгэл аваад ирнэ штэ. Эрүүл мэндэ
бэлдээд цэцэг санаагаа бэлдээд ирнэ гэдэг чинь хамгийн чухал. За тэгээ шүдээ энцлүүлсэн тийм ээ шүд ирүүл тэгээ бие махбод нэрүүл сэтгэл санаагаараа бэлтгэлтэй. За ингэж ирсэн байхад бол учир нь олдон доо. За 3 дахь хамгийн сүүлд авч ирэх ачаа тэшний хувьд юу бэлдэх ёстой вэ гэдэг талаар яриа. За юу гэсэн бэ? Хувцснаас эхлэх үү? За би бол Монголоос ирэхдээ авчирсан хувцсуудаа энд ирээд бас нэг хүмүүсөөгүй ерөөсөө гэсэн чи ямар сонио. Монголоос ирсэн гэдгийг нь угаасаа ингэ мэдэгдээд байна гэсэн чинь. Монголоос ирсэн хүмүүсийн хувцс нь яг Монгол харагдаад байдаг гэдэг. Очингуудаа би угаасаа гой хувцс аваад өмснө гэж бодож байгаа хүмүүс бол наанаас нэг хувцс авчираад хэрэггүй. Ер нь бол энд зөндөө янз янзын л хувцс, янз янзын л тийм дэлгүүрүүд өчнөө л шүү дээ. Бүхэл брендийн, бүхэл яас юм хувцснууд байна. Тэгээ Монголд өмсдөг хавар намрын готлнууд бол бас нэг өмсөгддөггүй юм билээ. Цаг агаар нь дулаахан болохоор хувцсан дээр болохоор чухал хэлмээр байгаа юм болохоор өвөл эн чинь нөгөө пааргүй Монголд болохоор паар ингээд бид нар чинь дулаахан өвөл бийж яадаг шүү дээ. Энд чинь паар авахгүй. Бүх юм мөнгө, бүх юм тоогоор тийм ээ. Одоо энэ air condition гэдэг энэ халуун хүтнэр үлээдэг юм дээрээ тавьчихдаг байхгүй. За тэндээсээ өвөл халуунаар үлээлээ 100 хүтнэр үлээгээд ингээд байж идэг. Тэгээд эсхий тавьчих, ноосоо амьс бас эсхий улагч эднэр зүгээр ш. Одоо чиг татдаггүй Монголоос зүгээр ганц хоёр улагч аваад ирсэн байхад зүгээр идэг. Одоо ялангуяа өвөл зогсоогоор ажилдаг хүмүүс эдгээр доороосоо бас даарж индэх тохиолдолтой. Тийм болохоор тэр сайхан чиг татдаггүй эсхий улагч байдаг юу вэ? Тэрийг аваад ирчихсэн. Тэгээд нэг дээгүүр өмсөх нэг зузаан цамцтай тий. Хоёр эмийн сангаа бэлдээд ирэх. Жижигхэн нэг эмийн сан бэлдээ тийм ээ. Тэр дотор ч одоо харшлын юм, толгооны юм. За өөр юу вэ? Өвчин намдаах юм. Тэгээд чи одоо чухал уудаг янз янзын юм байл тэр тиймэрхүү юм. За нүүрсэн юм ч гэдэг юм уу те. Ийм нэг хитэн нэг юм эм бэлдээд ирэхэд зүгээр. Ягаад гэвэл энд чинь нөгөө эмчийн бичгтэйгээр л эм өгд юм билээ шүү дээ. Айгу нарийн. Тэгэл эмчд үзүүлэхийн тулд чи мөнгө төлөөл нэг эм бичүүлж авахын тулд мөнгө төлөөл аавна гэхэр чинь бас ядаргатай. Тийм болохоор нэг жижигхэн эмийн сан бэлдээд аваад ирэхэд зүгээр шүү. Тэгээ нэг өвдөж хавцсан үедээ өөрөө нэг авчирсан эмнээс уучаад байж хахад тийм үстэй зүгээр шүү дээ. За тэгэхээр эмийн сангаа бэлдэж ирэх. 3 дугаарт ор хүнжлийн даваатайгаа ирэх хэрэгтэй юм шиг санагдаад байна да. Би Монголоос авчирсан байхгүй юу. Тэгээд энд бас жоохон ор хүнжлийн давуу байдаг л гэхдээ үнэтэй шүү дээ. Монголоос аваад ирвэл тийм үстэй нэг ганц хүний ор хүнжлийн давуу чинь бас тийм үнэтэй болохгүй шүү дээ. Эндхийг бодвол тэгэхээр ор хүнжлийн даваатайгаа ирэхэд зүгээр сайхан бийд наалдаад гоё ингээд тухтай байлгадаг тий. Гоё даван тийм ор хүнжлийн даваатайгаа ирэхэд бас зүгээр шүү. Эмэгтэйчүүд бол тийм ээ. Тэгээд нэг ариун цэврийн хэрэглэл нүүрний тэр нэг одоо гоо сайхны чи юм дуусаг бол аваад ирэхгүй юу? Тэ одоо энд чинь янз янзын л ингээл олон юм сонголтын донд чи хүн сонголт хийгээд хэцүү болчихдөг юм билээ. Эрэнгүүт энэ яа гэм бол тэр нь яа гэм энэ яа шаана юу төрөх юм бэ гэд ийм болдог. Тийм учраас өөрийнхөө нэг хэрэгэлдэг юмыг бол аваад ирэхгүй юу? Тэгээ тэрийгээ дуусахаар ямар юм юу гэдгийг хаана яасан юм зардгийн энийг энд нь хөрөхт юм байна гэдэргээ судалж бодлоод мэднэ шүү дээ тий. Яг шууд эрэнгүүтээ бүх юмаа мэдээд авах бас хэцүү байдаг учраас өөрийнхөө хэрэглээний юм ялангуяа тэр ахуйн хэрэглээний юм бэлдээд ирэх хэрэгтэй. Одоо 9 сар гэдэг чинь ер нь хүүтэрж байна. Хүүтэрнэ шүү дээ. Одоо тэг өвөл мөл болно. Тэгэхээр сайхан гой сүтэй цай, тэгэл витамин С-тэй нөгөө витагриф байдаг тий. Тиймэрхүү юм халуун уух муух гой найруулж удаг юм авчираад ирэхэд их зүгээр шүү. Одоо яг өвөл ингээл даарж марал гэртээ сууж явах сайхан халуун ар зугаа сууж явах ч бас сайхан шүү дээ. Тэгэл ажил дээрээ даарна ер нь тэгэл эн чинь нөгөө хэдийгээр Монголын цаг агаараас өвлийн цаг агаар нь энд дулаахан мөртлөө эн чинь далай чиглэг уур амьсгалтай тэгээд нэг юм хүтэн мөртлөө чиглэг гэхээр ямар ах вэ? Яг мухас энэ чихүүдээс өгдөхгүй нөө хүтэн тэгээд чиглэг. Манайх чинь хуурай уучраас бас харьцангуй надаа гайгүй санагдаад тийм. Энд бол айгүй доороос даарч энд нь нэг амархан ханиад үрчих гэдэг бас цаг агаарын өөрчлөлтөөс болоод ингээд дасан зогсох гээд жоохон өвөл мөвөл бол жоохон ханиад өгдөг. Тийм болохоор сайхан найруулж удаг халуун малуу юм байвал бас аваад ирэхэд зүгээр шүү. За 6-аад нь сайхан нэг нүнчгтэй сайхан ганц дээл тийм ээ. Ганц дээл аваад ир. Одоо чи тэрийг сургууль төгсгүй ирээ ч өмсөн гадуур гарахтаа ч өмсөн намрын хаврын баяр дээр очихтаа ч өмсөн одоо өмсөх үе бол зөндөө л. Би бол миний ээж маань сайхан ойдлчин үйлч юм байдаг. Тэгээд надад гоё нэг ягаан дээл авчирсан. Тэрүүгээрээ л би ерөөсө гангарч явна да. Ягаан дээл авч ирсэн. Тэгэхээр сайхан дээл бүс одоо тэр юу вэ тийм ээ толгой молгооны чимэг гоё чи ингээл Монгол охин болвол тийм Монгол охин гэдгээр гайхуулаад Монгол хуцаа өмсөл явахд чинь бас Японыг чимээл та тиймс тагтуу да. Тэгээ сайхан манай залуучууд сайхан дээлмэл аваад ирэхэд сайхан харагдана штэ тий Монгол хүн гэдгээр сайхан бахархаж сайхан дээл хуцаа өмсөж явахд бас хүн амтны харцыг булаа. 7 дахь нь
За чи ноутбук эдгээр хэрэгэлдэг бол аваад ирэхгүй юу тэрийг бас энэ хилүүдэд авахгүй. Эндээс ирээд ноутбук аавна гэж. За яг хөө тэгэл яг авах л байх л та. Яг чам байгуул тэрийг одоо аваад ирж яага болохгүй гэж авчираад хэрэглээд юм судлаад яасан юм хийдэг бол тийм үү? Ноутбук. Тэр бол би одоо iPad бүр сүүлд авсан. Ноутбук бол би авчрах байсан юм гэлээ бодоод тахад. Тэгээд хэрэгэлдэг яг ингээд ноутбукн дээр юм хийдэг, ажил хийдэг тийм юутай хөвшилтэй гэх юм уу. Тиймэрхүү бол аваад ирэх хэрэгтэй шүү. Дараагийнх нь болохоор эренгүүтээ нөгөө гар утасны дугаар болон одоо интернет яасан юм чи зохицуулах гэж бас хугацаа орлох учраас Lime гэдэг дугаар байгаа заяа. Тэрний дататай симийг аваад ирэх юм бол энэ тентхийн Wi-Fi хайж явах шаардлагагүй. Утаснаас шууд интернет орох боломжтой учраас тэр дататай сим нь бол маш хэрэгтэй гэдэг юм билээ. Одоо энэ гадаад явж байгаа хүмүүс айгүйх тэр Lime-ийн дататай симийг авдаг болсон билээ. Тэгэхээр чи шууд энд ирээл шууд интернет орох боломжтой гэсэн үг. За баг болцсон юм шүү. Өөр авчрах зүйл ч юу гэдэг лээ. Сайхан шар тоос мос ашигладаг тий 13 иддэг шар тоос ашигладаг. Тийм байвал бас аваад ирэхэд их зүгээр шүү. Ялангуяа одоо энд би одоо шар тустай 13 литр их зурж Монгол иддэг гэсэн. Энд бас олдоц баг. Тэгээд яг уу зардаг дэлгүүр мэлгүүрүүд бас байдаг л да. Тэгээ бас Монголоос авснаас үнэтэй шүү дээ. За тэгээд сүүлд нь хэлэхэд бол энэ Japan зар гэдээ баг нэг 100 мянган хүнтэй групп байна уу, Facebook групп байгаа. Japan зар гэж бичсэн. За тэрийг л ухахад баг зөндөө юм алтан дөө. Чиний асууж байгаа юмыг аль хэдийн өчнөө хүмүүс асуусан байгаа. Тэгэхээр тэр группийг сайн ухаад тэгээд тэндээс бас эрэхтэй. Йоо миний хөл бүр бадараад ирч хинчлээ. Йоо. За тэгээд тэр Facebook группийг сайн ухаад үзээд байхад бол тэгэл бас тэндээс зөндөө юм мэдж авна шүү. За ямар ч тач ийм 3 сэдвийн хүрээнд хэллээ. Японд амьдардаг бас хүүхдүүдэд ирж байгаа хүмүүс ингээсээ тэгээсээ гэж боддог зүйлээ бол миний орхигдуулсан зүйлээ бол та коммент дээр бас бичээд өгөөрэй. Тэ хүмүүс бас хараг. За өөр чи юу авчрах өстэй тэгэлээ. Юу ч орж ирдгүй шүү. Бараг бүгдээрээ болцсон юм шүү. C зураг хэлчихсэн ш нэрээ. C зураг байвал хэд хэдийг угаалгаад тэгээ файлаар нь бас аваад ирвэл зүгээр юм билээ. Одоо гадаад иргэний үнэмлэх тийм юм захиалах. Тэгэл зөндөө л бас тийм нэг хөөцөлдөх ажил чинь C зураг хэрэг болоод идэг юм билээ. Энэ занзаар нь даруулаад ирэхгүй юу? Тэ? Тэгэл бас нэг C зураг даруулна гээл энэ тэнд очиод ингээд юм мэдэхгүй байж байгаа л ингээд явж ийснаас өөрөө Монголдоо сайхан даруулаад ирээрээ. 3.5-ыг харьцах 4.5 нэг 3-ыг харьцах 4 хэмжээтэй. Ийм хоёр төрлөөр аваад ирэхэд юу болно дөө. Зарим газар нь томыг нэхэд зарим газар нь жижиг нэхэд идэх болохоор энэ хоёр хэмжээ бол би болно гэж бодож байна. Эдгээр 3 зүйлийг бэлдээд тэгээ сайхан болно доо бүтэндээ гэж удаад хүрээд ирэхгүй дөө. Болгоод бүтээгээл энд хүмүүс амьдарч байгаа шүү дээ тий. Ер нь зовсон чи ганцаараа зовоогүй л гэж бодох хэрэгтэй. Хүн болгон л энд зовсон ч дараа нь жаргаал явж байгаа шүү дээ. Зовлон жаргал гэж явж байгаа шүү дээ. Тэгээ болохоор сайхан болж бүтэн гэдэг сэтгэлээр хүрээд ирэхгүй дөө. Тэгэхээр ойр хамжлагийг хийх гэж байна. Та subscribe дараад хамт хийж байгаарай. Миний бичлэгийг үзсэн хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээд Японд ирэх гэж байгаа хүмүүстээ бүгдд нь амжилт хүсье. Бүгд нь амжилт хүсье. Та нар чадна. Дараагийн бичлэгээр уулзъя.